8% зээлийн орон сууцны хөтөлбөрийг Монголын ипотекийн корпорациас үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр болсон тухай мэдээллийг цагийн үр хөтөлбөрөөрөө бид өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн. Тэгвэл 8% хөтөлбөр хэрэгжихэд орон сууцных нь олдоц харьцангуй бага байгаа нь тухайлбал дундаж давхаргынхныг орон сууцтай болгох төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа талаар иргэд ярьж байгаа. Тэгвэл мөнгөний эрхлэл нэвтрүүлгийнхаа дараагийн хэсгээрээ бид энэ ондоо багтаан 700 гаруй орон сууцыг нэгэн дор ашиглалтанд оруулах гэж байгаа өндөр буянд холдинг компани барилгын үйл явцтай үзэгч та бүхнийг танилцуулахаар бэлтгээд байгаамаа. Цементийн үн нэмэгдсэн нь эрх хавраас барилгын үн хөөрөгдөх шалтгаан болчихгүй гэсэн болгоомжлыг иргэдэд төрүүлж эхэлсэн ч өндөр буянд холдинг компанийн хувьд үнийг өсөхгүй байх боломжтой гэсэн тайлбарыг өгч байна. Одоо л ашиглалтанд орж байгаа барилгууд дээр бол бид бол энэ дээр бол ямар нэгэн тийм цементний үн өслөө гэдэг энэ дээр бол үнэ нэмэгдэх юм бол байхгүй. Энэ бол бүрэн угсралтын ажил дууссан. Нийт барилгын угсралтын 60% одоо каркас угсралтын ажлууд нь орж идэг. Энэний одоо гол түүхийд одоо цемент бол өсөх юм бол одоо шинээр барих барилга дээр бол одоо цементний үн хэрвээ өсвөл тэрэн дээр бол үнд өөрчлөлт орох магадaltaй. Одоо нэгэнт одоо баригдаад заслын ажилдаа явж байгаа байшин дээр бол хэдий цемент бол шавар шохон ажилд ордог хэдий боловч тэр бол багахгүй гэж хэлсэн. Кино үйлдвэрийн ард барилтаа Happy Town хотхонд 880 айлын орон сууц баригдаж байгаа. Дандаа 2 өрөө бага метр квадраттай баригдаж байгаа энэ хотхны орон сууцны талбай нь 46-аас 67 метр квадратын хооронд хэлбэлцэж байгаа нь дундаж орлоготой иргэдэд түлхүү зориулагдсан юм байна. Харин үнийн хувьд гадуур бол янз бүр байна. 67 метр квадрат хүртэл 46-аас 67 метр квадрат хүртэл метр квадрат нь сая 880. Ер нь бол харьцангуй үнийн хувьд гайгүй хямдхан байна. Тэгэхээр яг сая 880 гэдэг чинь яг метр квадрат нь үржүүлэхээр 2 өрөөр байр ойролцоогоор ямар вэ? 85 саяас 120 хэдэн сая хүртэл байна да. Яг өмнө нь байр захиалга хийхэд ч манай компани тэр бусад төслүүд дээрэж тэр бусад компаниудын байр захиалгач гэсэн урьдчилгаа 30% нь авсан ч гэсэн сарын дараа 20 гэл ингээл араасаа хугацаатай төлөлтүүдээ хийдэг байсан бол энэ 8% зээл хамрагдах боломжтой болсноор урьдчилгаа 30% төлчөөд байр ашиглалтанд орж төлхүүрээ гардаж авах хүртэл ямар ч төлөлт төлөхгүй явж байгаад байр ашиглалтанд орохлоор 8% зээл хамрагдаад төлөлтөө төлөх боломжтой болсон. Энэ онд 16 орчим мянган орон сууц шинээр ашиглалтанд орно гэж албаны хүмүүс мэдэгдэж байгаа ч яг байр авахар хайж байгаа иргэдэд ашиглалтанд удахгүй орчих байр хомсоогоо талаарх гомдлыг иргэд хэлсээр байгаа. Тэгвэл өндөр буянд холдинг компани Happy Town хотхон гэхэд дулаан цэвэр бохироо холбочихсон дотоод заслын ажил үлдсэн ондоо багтаа ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа юм байна. 880 айлын орон сууц баригдаж байгаагийн 640 айлынх нь орон сууц нь энэ 2013 оны 12 сарда багтаагаад ашиглалтанд орохоор шаргуу ажиллаж байгаа. Одоо бол дотоод засал ерөнхийдөө үлдсэн. Эмүүлс паркетны ажлууд л ерөнхийдөө үлдсэн ажлыг явж байгаа. 8% хөтөлбөр зарлагдангууд иргэд нэг хэсэг зээл рүү хашуурч эрэлтэд дагаад орон сууцны үн хөөсөрч эхэлсэн. Харин одоо үн тогтворжиж улирлаа дагаад ч шинэ бариуд олноор ашиглалтанд орж эхэлж байгаа учраас орон сууцны үн цаашдаа өсөхгүй тогтвортой байх боломжтой гэж салбарынхан үзэж байгаамаа.